намайг даваагүйгийн мөх жаргал гэдэг Улаанбаатар төмөр замны эмнэлэгт 2015 оноос эхэлж ажилласан. Иргэний эрх зүйн харилцаанд тийм ээ ажил олгогчийн төлөөллийг одоо хэрэгжүүлдэг ийм л нөхдүүд байгаа юм. Байгууллага дээр нийгэмлэгийн хэмжээнд байгуулагдаж байгаа бүхий л төрлийн гэрээний эрх зүйн харилцаанд бол бүх үйлчлэлт манаас гар бие оролцдог. Өөр өөрсдөө хариуцсан салбар чиглэл нэгжүүдэд хувааж аваад бид нар гэрээг нь хяндаг. За тодорхой хэмжээнд бол гэрээ зайлшгүй хянахаас аргагүй болдог. Яагаад гэвэл энэ бол зөвхөн бусад иргэд ойлгохтой бол Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийг нэг л байгуулах гэж ойлгодог. Гэтэл манайх бол үндсэндээ нийтдээ 60-70 орчим бие даасан баланстай салбар жижиг аж ахуйн нэгжүүд л ихтэй шүү дээ. Хуульч гэхээр бид нар бас юу яадаг шүү дээ. Төрөлцсөн тодорхой одоо эмч хүн шиг иргэний эрх зүй, эрүүгийн эрх зүй, одоо юу гэдгийг зөрчил, захиргаа гэл ингээд бас дагнсан юм чиглэлүүд байдаг л да. Тэгсэн төмөр замд анх орж ирэхэд би бас гайхсан. Зөвхөн компани эрх зүй, аж ахуйн эрх зүй чиглэлээр л байх бол эсвэл хөдөлмөрийн эрх зүй байх бол гэж бодож ер нь бол төсөөлж орж ирсэн. Гэтэл зөндөө олон юм бүх чиглэлүүд байсан юм дээр. Legal Info сайтыг нэг л харахад Монгол улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 880 хууль юм гэдэг. За тэр 880 хуулиар ерөөсөө Монгол улсын нутаг дэвсгэр дээр бүхэл одоо үйл ажиллагаа зохицуулагдаж байгаа шүү дээ хууль өрөөнд. Одоо жишээ нь бид нар яг мэргэжлийн улсууд биш ч гэсэн зайлшгүй үзэхээс аргагүй л болдог шүү дээ. Эрчим хүчний тухай хуулийг үзэхээс аргагүй болж байна. Эрчим хүчнийхэнтэй холбоотой асуудал гарч байна тий. Хуулийн үзэж байна. Зохицуулагддаг журам нь юу юм? За энийг яаж гаргалгааг нь хийх вэ гэх мэтчлэн барилга байшин барихад одоо утгагүй ингээ схем зургийг гаргаад утгагүй ийм сайхан барилга барина гэдэг ингээ төлөвлөдөг бол хуульчийн ажлын цаг нарыг бол төлөвлөхийн аргагүй байдаг л да. Гинти юмнууд айгүй их гардаг төлөвлөгөөтэй ажил гэж юу н баг байдаггүй. За сая гэхэд л одоо нөгөө осол аваар гарч шít гаран дээр гарч байгаа осол гэдэг чинь бас гинтийн л асуудал энэс үсэл эргүү үүсэж байна. Энэ дээр манай байгууллагч иргэний нэхэмжлэгч хохирогчоор бас тоогоол оролцох болж байна. Гэх мэтчлэнгээр бол дийлэнхэл цаг хугацаа шүүхтэр өрнөдөг. За шүүх хуралд оролцсноо гэдэг маань зөвхөн нэгэн хэсэг нь шүүх хуралд оролцохын наан бол одоо хэрэг баримтаа бүрдүүлэх одоо нотлохооныхоо зүйлийг бүгдийг л өөрсдөө бэлтгэх хэрэгтэй байдаг шүү дээ. Энэ маань өөрөө хэргийн оролцогч үүрэг байдаг. Монгол улсын хэмжээнд бол Улаанбаатар төмөр замны нийгэмлэг бол манлайлагч одоо нэгжээр ордог. За ийм ч байхаас аргагүй одоо төмөр замын тээвэртэй холбоотой бүхэл одоо хууль, дүрм, журам бүхэл юмнууд бол манай тодорхой үйл ажиллагааны дээр үндэслэгдэж ер нь гарч ирж байдаг. Өнгөрсөн жилийн хувьд манай албаныхны одоо бас нэг хийж гүйцэтгсэн бас нийгэмлэгтэй тодорхой хувь нэмэр олуулсан ажил бол төмөр замын тээврийн тарифыг бид нар шинжилсэн гэдэг. Олон өрсөлдөөнд аж ахуйн нэгжүүд төмөр замын тээвэрлэлтийн байгууллагууд бий болсонтой холбогдуулаад энэ тарифыг батлах хууль зүйн үндслийг бол манай алба боловсруулсан. Ингээд санхүү албатайгаа хамтраад бид нар одоо санал оруулсны үр дүнд одоо бид нар төмөр замын тээврийн тарифыг шинжилэн батлуулсан гэдэг. За ингэснээр мэдээж төмөр замын тээврийн өмнө алдагдaltaй ажиллаж исэн бүтэц маань тодорхой хэмжээнд бас бид нар ашигтай ажиллах энэ боломж нөхцөл бүрдэж ирсэн. Энэ бол бас өнгөрсөн жилд хийсэн бидний манай хамт олонны бас том гавьяа болов гэж бодож байна. 2023 оны хувьд бол бас миний хувьд хариуцаж авсан нэлээд хэрэгүүд маань за дийлэнх хэрэгүүд маань бараг дууссан. За бүр 18 онд эхэлж исэн хэрэгүүд маань хүртэл 23 онд дууссан. 18 оноос хойш одоо 5 жилийн хугацаанд явсан 2-3 хэрэг маань амжилттайгаар шийдвэрлэгдэж дууссан. Нөгөөтэйгөр бас за шүүхийн шийдвэр гараад хэрэг дуусгаас илүүтэйгөр за шүүхийн шийдвэрийн дагуу манай нийгэмлэгт төлөгдөх төлбөрүүд төлөгдсөн. За энэ төлбөр төлөгдсөн дүнг нь бас харьцангуй өндөр байсан гэсэн босгоороос тодорхой шалгуур хийсэн байх уу гэж бодож байна тий.
өнгөрсөн онд шийдвэрлэгдэж дууссан хэрэгүүдээс гэвэл нэг миний нэг бахархмаар боддог нэг зүйл маань дархан Улаанбаатарын авто замын өргөтгөл шинжилгээ ажил зам тээврийн яам дээр тендер шалгаруулалт хийгээд за нэг 4-5 багцаар компаниуд шалгарч ирсэн шүү дээ. За энэ авто зам дээр манай Улаанбаатар төмөр замын 7 гарам байдгийг. Энэ 7 гарамтай одоо тендер шалгарсан компаниудтай бид нэг 3 компанид гэрээ хийгээд энэ 7 гармын өргөтгөл шинжилгээний ажлыг хийлгүүлсэн. За энэ гэрээний дагуу нэг Монгол 2 хятад компанитай гэрээ хийсэн. За гэрээний дагуу үндсэндээ эхний вакцины ажил дуусаад эхний вакц нь бол Монгол компаниас эхний вакцины ажил дуусангууд төлбөр төлөгдөхгүй гэрээний дагуу тодорхой хэмжээнд утсан учраас бид нэр шүүхэд нэхэмжил гаргаж ирсэн. За ингээд шүүхээс мэдээж хэрэг маргаан бол манай талд шийдэгдээд тухайн компани үндсэн төлөх ёстой төлбөр дээрээс гадна алдан гэсэн төлбөр манай төлөх үүрэг үүсэж исэн. Энэ бас нэг 150 сая төгрөг. За дараагийн 2 дахь компани болохоор бас нэг хятад компани байсан. За тэр компани манаас үндсэн гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг маань хугацаанд төлөөгөөс үүдэлтэй бас үндсэн төлбөр болоод алтан гэсэн энэ хоёр нөхцлөөр бид нэр төлбөр гаргуулсан. Ингээд нийт 300 сая төгрөгийн ашгийг бол байгууллагад оруулаад ирсэн гэж үзэж байна. Тэгэхээр энэ бол бас бидний бас мэрэгчлэрээ бахархах одоо би оруулаад ирсэн шүү дээ гэж бодох одоо тийм одоо бардамналыг бас төрүүлдэг. Хуульчдын хэлдэг нэг гоё үг байдаг л да. Одоо хууль мэдэхгүй байна гэдэг маань хариуцлагаас чөлөөлөх хүнсэл болохгүй гэсэн нэг үг үйдгийг. За энийг ямар ч шүүхтэр ямар ч шүүгч хэлдэг. Тэгэхээр эргээд ажилтнууд одоо хинч болов тийм ээ. Тодорхой хэмжээнд эрх зүйн мэдлэгтэй байх хэрэгтэй. Бүх хуулийг мэдэх албагүй шүү дээ. Ингүүл болдог, ингүүл болохгүй юм байна. Энд чинь бид нар хуулиа зөрчөөд байгаа юм байна гэдгийг мэддэг л хэрэгтэй тий. Ганцхан ингээл бид нар нэг гэрээ хянах, хууль шүүхэд явахаар манай ажил хязгаарлагддаг. Бас урьдчилан сэргийлэх гэдэг зорилго байдаг шүү дээ. Одоо гэмт үйлдэлээс юм уу одоо хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, маргаанаас урьдчилан сэргийлэх. За энэ үүднээс бас хуулиа сурталчлах, таниулах гэдэг энэ үйл ажиллагаанууд бол албатуудад явагддаг. Хэрэг маргаан чи ингэж явдгийн шүү ийм учраас ахиж энэ дээр алдахгүй шүү гэдэг бас сургамж аваасаа гэдэг үднээс нэгжүүдийнхаа төлөөллүүдийг зарим үед авч явдаг. Тэд нар маань хуульч биш өмсөжүүд дээ. Өнгөлөх эрхтээ нийт 8 хуульч байдаг. Тодорхой хэмжээнд бид нараас юугаа ажиллаа одоо явж байгаа хэрэгүүдээ хоорондоо ингээ ярилцдаг, ярихаар ингээ бие биендээ аягүй их санаа өгч байдаг. Ер нь бол хуульчин бол байнгын л тэм сэтгэл зовниостой одоо төгшүүр гэж ярих нь юу ямар ч байсан нэг тэр ажилдаа бид нар ингээ сэтгэл зовоол явдаг. Хуульчид маань за өнөөдөр тэрний шүүх урал гэж бид нар ирэх цагийн төхөөлөл ороод ирэхэд нь л ингээл царайр өнд шууд хардаг бүгдээрээ. Мэдээж ялцсан хүн бол айгүй баяртай орж ирдэг шүү дээ. Хангацсан шүү, хангаалцсан гээл те. Ажил гэдэг маань бас зөвхөн нэг хүний үр дүн байхаас гадна хамт олонны одоо дүн байгаа зайлшгүй орцсон байгаа шүү л гэж бас хэлсэн. За манай хууль зүйн алба маань анх 2005 онд байгуулагдсан гэдэг юм билээ. Би 2015 онд ажилд ороход манай албаны маань 10 жилийн болж исэн. Дарагтайгаа 6 хүн хуульчтай байсан. Ажлын ачаал аягүй өндөр байсан. Тэгэл бид тэр 10 жилийн ойг л одоо үцгэмсэн гэж бодож исэн чи ерөөсөө ямар ч арга хэмжээ олоогүй тэр он дуусчдаг байхгүй. Тэгээд бас тэгэл бодож исэн. Гэхдээ нэр аргагүй шүү дээ. 6 хүн хуульчтай тий. Энэ их ажлыг одоо яаж барах вэ? 10 жилийн ойгоо тэмдэглэж чадахгүй л өнгөрч исэн. Тэгэл одоо бол харьцангуй бас үйл ажиллагаа маань 15 маань бас нэмэгдээд нийт 16 болсон байна. Тэгээд одоо эх хичээл манай хууль зүйн албаны 20 жилийн болох гэж байна. Бас алба тодорхой хэмжээнд 20 жилийн хугацаанд бас нийгэмлэгийнхаа үйл ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулсан.